Сайн байцгаана уу? Нартаа ч юм уу, сартаа ч юм уу өдөр Тайсун намайг үзгээд ороод ирв да. Энэ удаагийн бичлэгэн дээр би Түмээ найзтайгаа цуг анхны аялалдаа гаргаж байна. Өнөөдрийн аялалдаа болохоор би ингээд тавч өмсөө явах гэж байна. Энэ өглөө манай ихч нүрээ будцсан. Тэгээд энд би өөрөө байна. Энэ миний хайртай цамц байна. Энэ сүүл худалдаж авсан цүнх миний лабобо юм өмд өмсөөд. За тэгээд бүгдээрээ гэрээсээ гарцгаая. Бүртгэлээ хэлэх гээд ирсэн байна. Түмээ бит хоёр одоо тиктэй авчаад хинэн цонхон талдаа суух вэ гэдгийг хайчлууд даваад шийдэх болно. Тэгэхгүй зөв зөвөр цонхон талд суулгаж болохгүй. Миний тикт угаасаа цонхон талтай байсан. Гэхдээ Түмээ надтай барьцаа за. За. За яг ганц шүү. Ганц. Шууд хаж хайчлууд даваа бүрий аль нь дийлэмэ. За. Хайчлууд даваа бүрий аль нь дийлэхгүй. Асуу үстэй энэ хайж гаргаад би чулуу гаргалаа шүү дээ. Янгцсандаа ороод ирлээ. За бид хоёр суучлаа. Цонхон талд сууж байна манай Тайсун. Тэгээд дунд сууж байна. Өөрийн хажууд хий суух юм бол. Хоёрын хажууд Анжелина Жоли суув. Бид хоёрыг салгаад өөр газар суулгачлаа. Түмээ тийм. За ингээд онгоцны 0 байна. Яа шээлээ. Эцэст нь Бээжинд ирлээ. Амар сонир хоолны амтлагч үнэртдэг орон байна. Тийм байлээ. Амар их алхаж байна. Энэ одоо гарц марцсан ч олдохгүй. Яасан ч том юм. Манай бол Монголын онгоцны буудалч бол хоп гэж бичсэн шүү дээ. Гэтэл энэ бол жоохон наа амар их алхаж юм. Би баг 1 км алхаад ч эндээсээ гарахгүй. Түмээ дагаад хэлээрээ what does she want queenka? Ни санчоо ба кинкама. Ни санчоо аваа кама. Юу илээ? Монгол гэдэг. Манай үзэгч хятадд байдаг манай үзэгч таараад надад билүү өглөө. За баярлалаа. Ингээ би цүнхнээсээ дандаа үзүүлж явна за. Нэг юм сонир машин дээр бүртгэл хийж байгаад орд юм байна. Тайсун уйлж байна. I'm hungry and angry. Angry. Чиндама авахын тулд ийм сонин богоонд сууж иж бишээ. Метронд сууж иж очиж авд юм байна. Амар түүхтэн байна. Замсан Бээжинд ирсэн. Таксинд суугаад одоо буудлын руугаа явж байна. Буудлын руугаа таксидад ирэхэд амар удаа явсан заяа. Гэхдээ 75 юан гэдэг үстэй тий. 75 юан гарсан хүний нэг 37 юан гарлаа. Тэгээ миний данснаас 37 буюу монгол мөнгөөр ийм төгрөг хасагдсан байна. Араа гişin. За first. Онгоцлоо. Oh my god. За ямар ч гэсэн өрөө маань ингэж харагддаг юм байна. Тэгээ энэ чинь ингээд шууд дүүштэй юутайгаа. Тэгээ энд ингээд би байна. Энд ингээд дахиад би байна. Үгүй хоёлаа гарч хөөе чиндам авчирх хөөе. За хятадд ирсэн эхний өдрөө түргэн хоол идэхэд Түмээ бит хоёр ороод ирсэн байна. Нэг хүний 39 янаар бит хоёр өнөөдөр оройн хоолыг идчихлээ. Тиймэрхүү хоол арсан байна. За тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр гарч байгаа Бээжингийн аялал руу болохоор Түмээ бит хоёр аялын компаниар яваад ирсэн байгаа. MU Travel бол яалтчгүй Түмээ бит хоёрын аяллыг бол яг зөвхөн мөрөөдөл шиг маш гоё байлгаж чадсан. Зөв очисон газар болгондоо бит хоёр зөвхөн ангаасаар агаад ирсэн байгаа. MU Travel компани маань болохоор Япон руу, Хятадын Тайвань руу, тун удахгүй өвлийн амралтаар Вьетнамын Букок руу шууд нислэгтэй аялал мөн Малайз, Сингапур гэх мэт орн руу маань жуулчлалт юм бэлээ. Тэгээ та бүхэн минь бас сонгоод үзээрэй. Яа амар гэрэлтэй бэ. Түн бадарлаа. Өнөөдрийн бит хоёрын хөтөлбөртэй аялын эхний өдрийн хөтөлбөр усан парк байна. Өнөөдөр гадаа бороо орж ийн. Гэхдээ бит хоёр явж усанд орох гэж байна. Оош түн бадарлаа. Би нарны тосмосоо түрхээгүй шүү дээ. Хөшиг мөшиг хаа. Би чи одоо намайг унтчихад үстэй ийцэн ааш ин үсмэс юу болцсон бэ? Арайч дээ түн бадарлаа. Найзаагаа унтчихад үстдэг ямар өөдгөө найз. Хизээч миний ус ингэж сэрдвэ. Амар гоё галбиртай сэрдий. Өнөөдөр энэ нас арай биш ээ. Бүр шингэж мингэрсэн байх юм толгойтой ус. Тэр дүнээ хэлж. Хятад цагдаа дуудсан шүү би. Усан парк дээр ирлээ. Усны хувцсны дэлгүүрээс хувцас авах гээд орж ирлээ. Тэгээ 168 юанаар хувцас авлаа. Тэгээ давсан хувцаа санарт харуулъя. За бит хоёр усан парк дотор ороод ирлээ. Амар чимээтэй байна. My god. Oh my god. What is that? Look at this. Woo! Одоо дотгошоо авахгүй явж байна. Тэр нь ороод ирлээ. Яа! Юу хийчихвэ? Өгчүүл яана. Яа! Сая энэ тоглоомыг тоглоод дотроос нэг юм гаргаад ирлээ.
энэ юу вэ? Ямар гүргийн юм бэ? Ваа. За нийт ийм 4 ширхэг ийм рандом тоглоом авлаа. Энэ дөрвөн маань нийлээд 96 юан боллоо. Oh my god. Энэ бүр яг нэг лавабо задлж байгаа юм шиг мэдрэмж өгч ин дотроос нэг карттай юм байна. Оо хараа. Хараагүй ш, арай хараагүй. Арай хараагүй. Яг харах чаа болчихлоо. Бурхан надад зориулж бэлдсэн юм чинь тий. Oh my god, энэ ямар хөөрхөн над чих хүүхэд вэ? Надаас жоохон цагаан лээ тий. Энэ араа карт нь лавабо шиг. Яа задлах вэ? Ааш. Тэгээ та бүхэн бас ёо энэ амар хөөрхөн юм байсан. Би сая харчлаа. Тэгтээ өгзгийн л харлаа. Ёо. Өнөөдөр ийм бор шаргал өнгийн юм над дээр ямар их гарч ирээд байна. Хамгийн сүүлийнх нь энэ улаан өнгөтэй байна. Нөгөө панданууд юм шиг байна. Панда. Ямар царайтай пандан юм болоо. Ёо ямар хөөрхөн бууз шиг панда вэ. Энэ юу юм бэ? Стресс тайлагчтай юм байна. Ингээд чимхэж базж болд юм байна. Үгүй ч юм уу хөрх амтны мөрчлөгээ ичлээ. За энд одоо миний царайтай алтан медаль гаж ирсэн байгаа бүгдээрээ харцгаая. Вау! Ямар хөөрхий би энэ хараа. Ёо, тэр тайсан байна. Хятадын сонин дээр тайсан гарлаа. 15 юанаар бай массажинд орж ийн өстө бүкс хаамсаст амар барьж ийн тэнгэр минь. Гоё. Өшөө аваа явж шүү болж ийн. Вау, тасахаа. Оройны хоолндоо Япон хоол идчихээн. Миний хоол бол ойролцоогоор 60 юан боллоо. Монгол мөнгөөр ийм төгрөг болсон байна. Энд ингээ хүмүүс юм бичдэг юм байна. Тэгээ би энэ дээр өөрийнхөө нэрийг бичээд энд байсан гэдээ бичиж үлдээхээр шийдлээ. Tyson was here. $2,000 years later. Универсал дээр ирлээ. Түмээ бит хоёр би энээсээ төөрчлөө. Түмээ чи хаана нэ? Өөдгүү амтан бэ ингээ хаяа явцдаг. Ядчихад ямар халуун юм бэ? Санаандгүй байдлаа pop mart олчлаа бүгдээрээ олж үзцгээе. Миний дивач ингээ орон. Доторх нь бол ийм байна. Бүр өстө лабобо муу өстө юу гэдэг юм бүр төрлийн бүх юмар нь бүр амьсгалж байна. За энэ арай биш. Би нэг саунд орж байгаа ананер шиг харагдаад байна. Сая 99 юанаар ийм авлаа. Hello. Ямар гоё. Түмэбт хоёр салаад явж байна. Ягаад гэвэл бүтэн өдөрт Бээжингийн универсалыг үзэж дуусгаж чадахгүй юм байна. Тийм болохоор яг өөрийнхөө сонирхож байгаа юмыг үзэхээр хоёр тишээ салаа явж байна. Тэгээ би болохоор Harry Potter-ыг сонгоод явж байгаа. Нөгөө Harry Potter-ийн ордон байна. Одоо нэмэг бараг 30-40 юмын халуун байгаа. Гэхдээ энэ Harry Potter-ийн ийм ордон шиг юм дотор ингээд бүх юм нь ингээд цас мөсний орон шиг байт юм байна. Дурсгал болгоод нэг юм авлаа. 99 он гэж байгаа юм байна. Би одоо Harry Potter-ийн галзуу улган дээр суух гад явж байна. Тэшээ өгсөж байна. Энэ амар хурдан явд юм байна. Яна уцаа шидэ ичих үү дээ. Бас амар юм байна. Монгол шиг юм байна юу нь ёо. Сэтгэл санаа бүр тавг болчихлоо. Шууд баамаар санагдчихлаа. Миний галзуу уулган дээр суугаад зураг угаалгасан. Тэр зураг авах гээд ирсэн байна. Тэр зураг нь болохоор 158 юан болд юм байна. Би амьдралдаа анх удаа панда харах чинь. Тэгээд панда нь хаана байгааг нь мэдэхгүй байна. Ямар ч ийм том хүрээлэн байна. Тэгээд Бээжинд ирснээс хойш миний духан дээр болон хацран дээр 3 ширхэг маш том хэмжээний нүсэр батг гарсан байгаа. Тэгээд батгтайгаа тэмцээл хурдан Монгол руугаа буцмаар байна. Арьсаа гоёлгомоор байна. Ойлгож байна та нар? За юм панданых нь газар ийм пандатай зайрмаг байна. Тэгээ бүгдээрээ амсаж үзцгээе. Энэ араа. Ямар сонирхолтой юм бэ? Яг бүжин шиг амттай байна. Тэгснээ энэ болохоор хар юмнууд нь болохоор шоколад юм байна. Бээжингийн амтны үрээлэн дээр ирсэн чинь K-pop idol юм уу гэдэг юм нэг хятад хүмүүс. K-pop гэдэг юм над руу. Тэгэхээр би тэгэл
Ватавак гэж. Тэр юу вэ? Oh my god, панда байна. Энэ панда айгүй залхуу амьтан байт юм байна. Тэгэл ядаж бөксөө чөдлөхгүй, толгоогоо чөдлөхгүй амар уйдахтай. За ямар ч гэсэн нэг ийм ууттай юм авлаа. Энэ болохоор ингэж ингэр дээрээ зүүдэг панда. Энэ болохоор ингээд хоёр ширхэг хавчаар заяа. Гэхдээ би энийг болохоор ингэж толгоон дээрээ зүүх биш, мөрөн дээрээ панда хөвтүүлж байгаа юм шиг харагдуулах гэж авсан байхгүй юу? Гэсэн чинь одоо болохоор амар тийм үлгэрийн далаа шиг харагдаад байна. За энэ гурав маань нийлээд 85 юан болсон байгаа. Монгол мөнгөөр нэг иймэрхүү мөнгө олсон. Бид бүхний түрүүн харсан зааныг ингээд нэг юм шорон шиг юм дотор хийцэн байна. Тэгээ амар өрөвдөлтөй харагдаж байна. Мань заан болохоор хаалгыг онгойлгох гэж амар үзээд байна. Гэхдээ угаасаа эднэр онгойлгож өгөхгүй л дээ. Энд арай бүдүүн заан байна. Хараа. Айгүй бүдүү юм байна бурхан минь. Гадаа нь ингээд маш их хэмжээний зааны хөшөөнүүд байна. Тэгээ хүүхдүүд ингээд зураг даруулдаг байна. Одоо ямар би дунднаараа би зураг даруулъя гэдэг. Эднэртээ одоо барьцалтай ниш одоо тэгээ бацаануудтай тэгээд зураг даруулах эрх чөлөөг нөгөө би өөрөө эндээсээ явъя да. Яна ямар сони юм бэ? Ямар юмгүй алхах юм бэ? Энэ нөгөө нэг далаа нохоо илүү. Юу кенгуру. Тэнд амьтдууд нь бүр нозоорч ч хөрх амьтд. Бүр ингээд ямар ч хөдөлгөөнгүй болцсон. Өнөөдөр Forbidden City буюу хориотой хотыг үзэхээр ирсэн байна. Гэхдээ амар их юм шалгуур шиг юм давд юм байна. Метроноос буугаад ингээд цагдаа ингээд шалгаад дахиад метроноос гараад зам дээр үрд цагдаа шалгаад байт юм байна. Та нарт одоо харуулъя. Одоо ингээд цагдаа шалгаад одоо энэ ингээд очирж жагаад паспортаа шалгуулчаад орох юм байна. Манай Монгол хоолыг гүйцэх газар ерөөсөө алгаа. Би бүр энэ улсад ерөөсөө хоошиж чадахгүй юм. За би баг амар хэцүү байна. Бараг өлсгөл нь л яваад байна. Идж байгаа юмнууд нь ч гэсэн нэг амар тохирохгүй. Гээл ганц халбагдаал хайчаад байна. Энэ хоолны маань бас ингээд тал нь ингээд үлдчихээн за. Ийм алгаа сонирхлоо тий давхуу явах уу бодоод байна. Та нар юу гэж бодож байна? Тэгээ би бол авах боллоо. Түмээгийнх бол гоё л. Энэ хараа ихтлгүүр дотор явж исэн чинь ингээд баахан даамсган дээр ингээд юм хийцэн бах юм. Арай юу вэ энэ одоо юун баахан даамсаг вэ? Юусээ ойлгосонгүй. Тэгээ одоо л үнэхээр ядарч өглөө. Надад дахиад шопинг хийх л алгаа. Өнөөдөр ингэ дуслаа. За өнөөдөр бол бит хоёрын хувьд бүх зүйл фейлплээ. Аимшигтай нэг юм хогийн өдөр байна. Бит хоёр хааны орон гэсэн цаг аваагүйгээсээ болоод үүднээс нь хөөгдчлөө. Стрит фуд орно гэсэн чинь тэр нь 21 онд эрүүл мэндийн яамнаас тэр тутан булгаа хийцэн гэж юм. Тэгээд орч чадсангүй. Шопинг хий гэсэн чинь яг зөв моол дээр очиж чадсангүй. Тэгээд гоё юмнууд олж чадсангүй. Тэгээд өнөөдөр зөв бүтэн өдөр хөлний гарц хичлээ. За тэгээд энэ өдөр маань ингээд дуслаа. Концерт дуслаа. Конец фильм аваа. All my time I'm waiting you to answer the phone. Nothing seems to happen but the last stage is gone. I hope